Монголын жирийн иргэдийг наад болсон тамалж байгаа даа. Ард түмнээс сонголт аваад чи хоншоортой дуграараа бүлгэлтэй алдсаараа аран түүз шүү гэсэн хүнийг аран түүз биш болгож байгаа улсуудыг одоо жирийн ард түмнийг бол одоо махалж байгаа да. Энэ тэнэглэлийг зогсооноо. Би улсын хурал дээр өнөөдөр Монгол орн парламентын засаглалтай шүү. Хөрсгүй. Ерөнхийлөгчийн засаглалтай арай болоогүй. Хаант засаглал бүрч болоогүй. Битгий мөрөөд. Өнөөдөр парламентын засаглалтай шүү. Хууль тогтоох дээд байгууллагад Монголын ард түмэн жирийн гишүүдийг сонгодог. Хараад гал та муулдаг. Гэхдээ тэднийхээ төлөө уран, оюу толгой, гадрын тос, төр өмчийн компаниудын 22.8 их найдын хулгайлуур саунаас энэ хууль хяналтын байгууллагыг ингэж удирдах тэнэглэлийн ярьсны төлөө дээрлэхүүлж байна гэдэг бол би жинхэнэ ажиллаа хийж байна гэсэн. Би жинхэнэ улс төрч байна гэсэн. Ийм муу төртөө, ийм авилгаж төртөө үед улс төрч шоронд орно гэдэг нэр төрөө хэрэг шүү. Би айхгүй. Та нар 20 жил ингэж өсөж цангаж зов зүдэрсэн амтан хатаагдлаггүй яа гэм бэ? Сайхан байна. Би хоёр мэдээлэл өглөө шүү. Нэгдүгээрт удаа дараа байцаагдаж, дуудаж, тамлуулж, яргалуулж гэсэн үг шүү дээ. Одоо зарим нь бүр гараараа битсэн. Энэ хуулаад өгөхгүй байгаа шүү дээ надад. Ингээд авсан энэ тоо дугаар нь энэ нууц биш байх л да бодвол. Зүгээр энэ доторх нь бол нууц байх. Наадуу чи бүгдийг тараацсан маш гэж. Ингээ гарын үсгтэй байна. Би цаг тутам иржсэн. Одоо дахиад орох гэж байна. Хоёрдугаарт бити дабл стандарт гаргаарай. Хөрсхийг минь шалгаарай. Энэ одоо баахан цөмцөм гусцсан юмнуудын бүгдийг хэллээ. Тэр утааны мөнгө тэрбумод хаа байна? Тэрбумодны тэр олон их найд төгрөг одоо тэр Монгол цэргийн холбоо гэдэг найзуудаар нь яваад алга болцсон гэж би ойлгож байгаа. Уулуурхан компаниудаас эрхэтэлж мөнгө авдаг нэг тийм карантны нэг тийм сав болцсон байна гэж ойлгож байна. Би шалгуулмаар байна. Цэв цэвэрхэн гэж эднүс хэлэх нүүр эдэнд ядаж байхгүй байх гэж бодож байна. Байгаа бол хэлээ л дээ. Гэхдээ чимээгүй болох магадaltaй шүү. Сэтгүүлчтэй асуугаарай. Зоригтой байгаарай. Монголын ардчил сэтгүүл зүйн салбар дээр тогтдог. Жефферсон нэг хэлсэн үг байт юм л да. Ардчил бол ардчлалын амин сүнс нь мэдээлэл. Мэдээллийг боомлж, мэдээлэл өгсөн хүнийг шоронд хийж байгаа бол мэдээлэл ярьсан хүнийг шоронд хийдэг бол энэ ардчлалыг нухацсан дарж яана гэсэн. Хөрс өх маань ухаантай да ухаантай. Миний энэ ярьж байгаа үгийг ойлгох бах. 2 жилийн дараа үхтлээ хараалгахаас нь би хамгаалж байгаа юм шүү.